Зохиолч Сержингийн үүр цайх халтар 10 дугаар хэсэг. Тэр шөнө чимгээгийн хувьд анхны шарх байсан билээ. Дэрмийнх ордер гих олигтой юмгүй нэг суудаг диваантай газраар хэвс дэвсчихсэн тиймэрхүү ингийн амьдарч байхад найз нь иржээ. Найздаа захаар ор засах гэснээ шал руу гарчих гээд байсан тул голдоо хэвтүүлээд дэрмийг захт нь хэвтүүлв. Шөнө хэвтэх зур найзтайгаа хоёулаа юм ярих шаардлагатай байсан тул ийхүү төлөвлөжээ. Өөрөө ханан талдаа буюу арай хомирлоо хэвтэв. Ямар ирсэн зочныг хомиртой хэвтүүлэлтэй биш. Дэрэмч хэвтээд хурхраад унтаадаг. Хоёр найз зөндөө л юм ярьж байгаа дунджээ. Замын явдалтай адарснаас болоод тэгсэн үү яасан сүүлдээ өөрийн ирэхгүй нүд нанилдаж за найз нь унтлаа маргааш хоёулаа ярилцъя. Сургууль семинараа дуусгаад дахиад жаахан цаг олдох баха гэжээ. Чимгээч тэгсгээд унтав. Гэнэт сонин чимээ гарах шиг болохоор чагнавал эмэгтэй хүн гэн шиг сонин болоод явчихав. Сайн чагнавал шал пад хийх дуу гарч хажууханд нь өөрлөнд харж унтсан найзынх нь ингэр задгаарч хоёр том хөхнийхэн толгой ягаарч байдгаараас ирээснийг харав. Нүдэ ансан чихтэй үл ялэг гиншин дуугарч доогуур оцгонон хөдлөх нь өсгүйг шөнийн сарны бүдэгхэн гэрэлд харчхаад цочирдолд орж хөдлөх гэсэн ч яаж чадсангүй. Нөхрөө харвал толгой нь алга. Бодвол давуур шургасан бололтой. Сайн найзыгаа ингэн чинээ санаагүй учир байдгаараа гомдсон ч яаж чадсангүй. Хүүхдээ тврээд элгэндээ наан хөхүүлэхэд хоёр нүднээс нь нулимс зэрэг сад тавлаа. Удахгүй найз нь шивнэж одоо хийгээч гэх шиг болоход эрэм доороос босож ирээд гараараа хөхийг нь элж бацлан араас нь бүлээд эхлэх шиг мэдрэмж төржээ. Ийм зүйлийг харж цочирдолд орсон ч гайхалтай нь чимгээгийн сэрэл учиргүй хөдлөв. Тэр ийм том хүүг харж байгаагүй учир сэмээрхэн гараа явуулж нөхөртөгөө зэрэгцэн хөөхнийхэн толгой барингаа энд тэнд нь сэмээрхэн илж үзэхэд найз нь мэдж байгаа ч юм алга. Үзүүгөө эргүүлээд уруулаа нөхөрт нь өгөөд оцолцож байгаа нь элт уйхан гиншин. Өсгүйг ийхүү ашиглахад уур нь хүрсэн ч сэрэл нь давхар хөдлөөд байгаад л учир байлаа. Тэрээр гараа доош нь явуулж найзынхаа өмнөхийг элж үзвэл учиргүй норчсон. Дэрмийн хүчрэхэг азраг дотор нь ёстой бухаж бүлгэж байгаа бололтой ухаан мэдрэл алга. Ийм хачин зүйл үзсэн чимгээ тэрхэн зур тавьж орхив. Эзээч дэрэмтэй хийж байхдаа ингэж тавих мэдрэмж авдаггүй байсан тул биеийн жигтэйхэн тавьширч эхэлдэл дэрэмж ажлаа дуусах бололтой 2-3 хүчтэй оцгоноод хөдөлгөөнгүй болоход найз нь ч гэсэн аяархан гинших дуун суларч зэрэг тавьбуу гэлтэй болжээ. Тавьсныхаа дараа гэнэтхэн дургүй нь хурж найзаагаа өстөж аван зулгаан таттал толгой нь учиргүй өвдөж ёо гэд сэрж орхив. Тэр өөрийнхөө үснээс хүчтэй угзарч татсан байв. Найз нь түүн рүү хараад амгал нь ойрсон. Нөхөр нь тэртээ хол хан руу шигдээд нам жив. Ямар муухай зүйл вэ гэж бодон гараа доош явуулвал түүний доодох нэлэнхтэй норж сээчгсэн юм шиг болчихсон байв. Тэр нөхрөөс авдаггүй ханамжийг зүүдэндээ авч тавьжээ. Сонин бодол төрж найзынхаа ингэр рүү гараа явуулж үзвэл хизээний бүх унтдаг найз нь ухаан мэдрэл алга. Тэгэхээр нэвтэйхэн левжиг завсраар нь хөхийг нь элэх гэтэл бариу учир болохгүй байна. Гараа араар нь явуулж сургамган аргагүй тайлж орхив. Найзынх нь зунзаан бамбар уруул эгдүүтэй харагдана. Саяны зүуднээс авсан мэдрэмжээ шалгах гээд байж чадсан чимгээ цул асгарч ирсэн хөхний толгойг нь чижирсэн гараараа оролдож эхэллээ. Тэр хүүхдээ манцуулаад хойноо тавьсан тул ийхүү чөлөөтэй хөдлөж байв. Найз нь аян замдаа ядарсан болоод тэрөө огт зэрэг янзгүй унтсаар. Төрснөөс хойш нөхөртөөгөө ирэмийн ажил хийгээгүй болохоор сэрэлэнд орхноо хөдлөж хамаг биеэр нь халуун цус гүйж толгой нь манар. Найзынхаа зузаан бамбар уруулыг нь озон сорж үнсэхэд тэр үл алиг хөдлөн хоёр гараараа түүнийг үзөөдөж сорон үнсэж оцлоо. Бодвол хэн нэгнийг үнсэж байна гэж зөөдөл бололтой. Гэнэт ингэж ажиллахаар нь сандарсан чимгээ төр зур азнав. Түүнийг зогсоход тэр зогсоод сулрах нь яхарахгүй зөөдлөж байв. Тэгэхээр нь хөлийг нь озож
гараа доош нь явуулж агтвч руу нь хийлээ. Найз нь үл алиг гиншиж өөдөөс нь биеэ өвөх нь нэг л сонин. Тэр хуруугаараа хэлүүг нь оролдож үе үехэн баг зэрэг эргэтэн лүү нь оруулж эвтэйхэн хөдөлгөж үзв. Түүнд их л таатай байгаа бололтой бэлхүүсээр нь тэврээд хоёр мөмөндөө биеийг нь наав. Цэрчгсэн үү яасан гэж сэжиглэнгүй харвал үгүй бололтой. Нүд нь тас анайстай. Ёстой инээдтэй юм а хэмээн бодоод өөрт байгаа тааламжтай мэдрэмжээ үргэлжлүүлэх гээд гарынхан аясаар бие сул тавьж өг. Найз нь хар зөнгөөрөө гараа доошлуулж умдгийг нь атгаснаа юм баригдсангүйд гайхсан бололтой дахин атгаад тавиад байв. Ингэж ажиллахыг нь мэдэрсэн чимгээ арайтай төсгийтэл хагарсангүй дотроо нуг хөхөрч найзынхаа эндүрч байгаад хөхинээдээ барьж ядан чимээгүй хөхөрсөөр хамаг сэрэл нь алга болжээ. Ингээд түүнээс сэмээрхэн холдож хэвтэж байснаа хүүхэд рүүгээ хараад хэсэг зур болоод унтаад өгчээ. Ингэж шөнийн зүуднээсээ болж хачин янзын адал явдалтай учирсан чимгээ маргааш өглөөний сэрэхэд найз нь унтчил байлаа. Харин нөхөр нь алга. Бодвол өглөөний гүйлтээ хийгээд явсан бололтой. Гэнэт нэгийг сансан чимгээ яаран босож угаалan өрөө орж хөнгөн шүршүрт ороод агтвчаа солилоо. Түүнийг гарч ирэхэд найз нь босчихсон сонин царайтай өгтөв. Яасан найзаа зүгээр үү гэхэд түүнээс юугаач нутаггүй тэрвэр. Харин шүн левчгтэйг унтсан юм. Гэтэл тайлагдчихаж танаа хүн тайлна гэж байх уу хэмээн санаан завингуур асав. Чимгээ тас хөхөрч нөхөртөө наа том хөхийг чинь бариулах гээд би тайлчихсан юм а. Өчигдөр байн хараад байсан. Бодвол шүн өрөөз хэмээхэд хөөе ямар өвчтэй хаагүй нэрнгээс хэлээд байгаа мó хэмээн уурлангуй урдаас нь асав. Тэгэхээр нь чимгээ зориулд булзааруулж үгүй найз нь чамайг амраггээ талчихгүй да. Хол замд яваад ядраа байлгүй дээ гэж бодсон юм хэмэв. Түүний хэлсэн үгэнд итгэсэн найз нь шөнийн зүудэндээ эргэлзсэнж аан за баярлалаа гэж хэлээд муухан мушилцав. Тэр шөнө хэн нэгэнтэй халуухан ажиллаа хийж байна хэмээн зүйдэлснээ хэлсэнгүй нуучхав. Учир нь тэр эдсэн билээ. Гэхдээ хамгийн хортой зүйл нь юу байсан бэ гэхээр хэдий зүйд байсан ч чимгээ нөхрөө өөр хэн нэгэнд ингэж тажаад нь дурлаж азгарлаж байна гэж бодохоор л гол нь харлаж харамлан сүулдэ намайг нэг л хурвал ёстой тэр чигт нь хөөж явуулна да гэж бодох болжээ. Энэ нь магадгүй явсаар салах том шалтгаан болсон биз. Түүнээс хойш хэдий сайн найзч хэнийг ч гэртээ оруулахаа болсон юм. Харин өөрийнхөө тэр нууцлагдмал чанарыг эм хүнийхээ хувьд ичимгээр нь төвжиж дахин тэр тухай огт бодохоо болсон билээ. Энх өнгөрсний зөрөөс бодсон чимгээ хоол идэхгүй муу ээжээ бүр хөрчлөө гэх дуунаар юу хийж суугаагаа гэнэтхэн ухаарсан тул урд хоолоо халбагдаж эхлэв. Дэрэм хойноос харж суусан бөсгөөг удаанаар араас нь ширтэх шиг болох мэдрэмж авах үедээ ягаад ч юм угаалan өрөө орохоор бослоо. Тэр зур эргэж хараад золтой л дуу алдчихсангүй. Чимгээ учиргүй турж ицээд нүднээс гарчихсан нэг хүүхэнтэй хамт хоол идэж суув. Уг нь биедээ таарсан мах шөлтөө нүд дүүрэн бүсгүйсэн. Цаг хугацаа чамайг минь яасан хэлээгэвэ гэж бодонгоо өнгөрөхдөө нөгөө хүүхнийг нь харвал бурхан минь болхүү гэх нөгөө охин байв. Энэ миний охин байжээ. Тэгэхээр би зээгээ өөрийн хүүхэд болгож олж авсан гэж юу? Хэмээн бодох үед толгой нь манаран газар тайвалзаад явчих шиг болов. Нэг мэтгэд тэр эмнэлгийн орон дээр сэрлээ. Ийм явдал болжээ. Дэрмийг босоход араас нь харж суусан гэрэл сонин болж дайвалцахыг харангууд угсгийн очиж түшиж аваад буцааж сандалдан суулгаж түргэн дууджээ. Тэр удаан хугацаанд залбин явсны уршихаар сэтгэл санаа хөдлөх гэдэг зүйлээс холдож утсан байна. Тийм учраас гэнэтхэн сэтгэл нь хөдөлгөхөд тархин манарч өөрийн мэдрэлгүй болдог болсон байна. Удалгүй түрүүний эмчнэр гуйлдан орж ирэхэд л хажууд байсан ээж охин хоёрыг анзаарч болхүү нөгөө байрных сэргэлэн охинтойгоо явж байгааг мэджээ. Энэ хүний би гэнэтхэн муудсан бах та хэмээн ээж нь хэлээд угаалan өөрөө орчхоод ирээ хэмээн бослоо.
Ард улсын бүсгүй зүгээр байж байхаар гэж бодоод босож очин үлдээтэл айжсан охиныг аргадаж аав нь зүгээр дээ миний дөө битгий ядраад унтаж байгаа юм хэмээхэд өөрийнх нь хэлсэндээ яг давхцанд гайхсан гэрэл үл таних бүсгүйг харан мишээж толгой дохиод тэр харав ээж нь үнийг хэлсэн байгаа үсттэй энэ хүн ч гэсэн аавыг нь унтаж байна гэж байна хэмээн охиныхоо толгойг илв. 10 дугаар хэсэг төгсөв. Халтар 11 дугаар хэсэг. Чимгээ гугаалга өрөөнөөс буцаж ирэхэд эмчнэр залууд анхны тусламж үзүүлээд насилх буюу өвчтөн хэвдэг орон дээр тавиад хажуугаар нь зөрлөө. Яг нүүрэн дээрээс нь халт хараад өнгөрөхдөө духан дээрх Мингийг нь хараад хэн билээ чин гэж зэрвс боджээ. Архинд орсон нөхрөө сураггүй болсонд лав үдээд хаа нэгтээ үхээ визээ гэж бодох болсон болохоос энд ингээд цагаан цамц зангаатай гялалцсан хар ботинктай үсээ толиотлон самжсан илээд гаралтай нэгэн байн чинээ хэрхэн бодох вүлээ. Тэр суудалтаас авах үедээ залуугийн охин ард нь үлдээд айсан байдалтай ээжигээ дагаад хажуугаар нөнгөрхийг мөн л хараад юу илээ эн чинь гэж боджээ. Өөрийнх нь охин бага насандаа хувраад хажуугаар нь яваад өнгөрвүүдээ гэмээр санагдсанд сая л ухаан орж саяны хүн арай дэрэн биш үз. Би ингэж ядарч үйл эдэлж явхад тэр арай архинаас гараад ингэж жаргаж яваа юм биш үсттэй. Бурхан яагаад намайг хуурсан хүнийг шийдэхгүй надад бүх үйлийг үүрүүлэх ёстой гэж үгүй. Ийм байж болохгүй. Би хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Тэр лав биш бах. Хэмээн бодож нүд нь бүрэлзэж гарын салганав. Угтаа бол тэр дэрмийг муу муухай үйлээ бурхнаас эдлээд архинд орж гудамжинд явсаар үгсэн гэж бодоод багтаав нь ханаж дууссаны дараа л ийх өөрийгөө золинд гаргаж архин живсэн нэг юм. Гэвч нөгөөх нь үхэх нь бүхэл бүр жигтэйхэн ганган бүр охинтойгоо жигтэйхэн адилхан хүүхэд хөдлөөд аз жаргалтай наргагүй ганган цагаан хүүхэнтэй ханилаад явж байна гэж бодохоос байж ядахтаа мөн бишиг лавлахаар бушуухан араас нь ухсгийлээ. Тэр ийм л хүн. Хүний мөг үзэж жаргадаг гэх юм уу эсвэл таашаал авдаг балиар зуршилтай. Хэрв энэ удаад тэр хүн дэрэм биш өөр нэгэн бол ихээхэн тайвшраад санаа намарч үйл ягаа хураасандаа сэтгэл ханамжтайгаар харж унтах байсан юм. Хар гүйхэрэ гараад ирэхэд нөгөө хоёр нэгэн дөрвөлжин бенз джипэд суугаад хөдлөж байлаа. Хөөе хүлээгээрээ хэмээн чангаар орлоод гүйсэн боловч нөгөө хоёр нь яарсандаа болоод ч сонссонгүй. Хаазаа улам нэмэн хурдалж одлоо. Хүн хөгшрөх тусам хорвоогийн жамыг ойлгож улам зөөлрдөг атал тэр улам атаа хорсолд автаж өш хонзон мэт загнаж 3 хүүхдийн эцгээ ийхүү занаж байгаа нь дэндүү ухамсар дорой нэг мэт. Магадгүй түүнийг ийм болгосон нь нэг талаар дэрмийн буруу бах. Үслэр нь архин далаад живээд тэр чигтээ үхчихээгүй гэх мэт. Ээжигээ үхсэн мэт үнсэн царайлан орж ирэхэд гайхсан байлхүү. Ээжээ та яасан бэ? Ягаад ингээд яарч сандраад гарчгүйгээд байгаа юм бэ? Таньдаг хүн чи юм уу? Хэмээн ихээхэн гайхаж асуухад тэрвэр ээрч гацсан байж чи саяны тэр ухаан алддаг хүнийг харсан уу гэж асуув. Үгүй. Би хаяад тааралддаг юм. Байн харнуудны шил зөөж авдаг цэвэрхэн царайтай ах байсан. Охины нэгдүүтэй ягаад ч юм надад их дотн санагддаг. Заримдаа тань шиг юм шиг. Энэ ах их баян хүн шүү дээ. Хүмүүсийн ярьдгаар бол ханаас ч юм генетик ирсэн гэсэн. Хувийн бизнесэнд амраад их амжилтанд хүрсэн. Эхнэр нь түүнд их тусалдаг юм гинлээ. Манай барины нэг ихчил тэгж хэлсэн шүү гэв. Ингэж хэлэхэд чимгээгийн нүдэнд атаархлын ож манан дэс хийж түүнийг хуурсан хүн явж биш бах. Мөн бол тэр яагаад ч ингэж баяж харгүй салан задгай цацамтгай нэгэн шүү дээ. Хэмээн төрхөн зур тавьширсан ч доороос нь ямар нэг юм хадгав бололтой хоолоо 2-3 халбагдаж ичээд чи тэр ихчээсээ энэ хүний нэрийг асуугаад өгөөч гэв. Ийм санаандгүй юм асуусанд байлгүй ихээхэн гайхсан ч
ээжтэйгээ зөрч чаддаггүй учраас "За ээжээ" гээд уцаа шүрч аван залгаад буцааж салгав. "Утас нь унтарчихжээ ээжээ. Хоёулаа одоо энийг мартаад өөрсдийнхөө ямиг ярив. Охин нь бизнес хийдэг болсон. Надад банкнд хангалттай хадгаламж бий. Миний ээж одоо наад цэвэрлэгчийн ажлаасаа болоод охиныхоо компанийн санхүүг хариуц. Би тендерийн ажил чалгарсан томоохон компаниудын хүний нөөцийг хариуцаж аваад нийлүүлдэг ажил хийж байгаа. Төгсөөд жилж болоогүйж энэ бизнесээ оюутан байхдаа эхлүүлсэн юм" гэв. Охин нь ингэж ярихад өөрийнхөө байгаа байдлыг хараад эцсэн ч атаархуу зангаасаа болоод төрсөн үрдээ хүртэл хар хорон шингэх нь аргагүй нүдэ гялалзуулав. Тэгснээ өөрийгөө хянаж зориуд худлаа нэмсэглэж "Ээж нь одоо чадахгүй ахаа. Данс тонцооны ажлаас холдоод удаж байна. Хэсэг бодож байгаад болёо. Миний энэ ажил надад амар байдаг юм. Сүүлд нь хариуцлага энтэр гэхгүй. Цаг тухайд нь хийж хвэл шүн нойр бүтэн маргааш яах болоо, ийх болоо гэж санаа зовх юмгүй байдаг юм. Одоо харин 2 дүүгч нь авах гэхээр тодорхой амьдрах 5 тухтай орон байргүй гэд ах маань өгөхгүй байна. Тийм болохоор чи байртай бол 2 дүүгчин шилжүүлж авч ирмээр байдаг. Энэ л надад хийх чиний тус болог" гэв. Чимгээ хэдийн муу хүнж хүүхдүүдтэй хэрхэн муу хандахыг хүсвүлээ дээ. Охиндоо ойр байвал атаж өтөөгөөсөө болоод юу ч хийж мэднэ гэж өөрийгөө хянсан нь инэ. Охин нь ээжийнхээ ингэж ярихыг сонсоод инээмсэглэн байж "Би таныг хаяг дээрээ шилжүүлье. Тийм том биш 3 өрөө байр бий. Охин нь одоо хүртэл ганц би. Хүнтэй үерхэд суугаагүй ээжээ. Та тэнд дураараа амьдр. Миний гэр таны л гэр шүү дээ. Таньда ач саналгүй яхав" гэж намуухан хэлэх нь яг л Дэрмийн нэг тийм хуурамч гэж бодогддог байсан ааш зам цугалцлаа. Үнэн дээр бол Дэрмэд чимгээд байхгүй, бүр огт байхгүй тийм нэгэн хүнлэг чанар бий. Тэр нь ээж аваа бурхан мэд хүндлэж түүнийхээ төлөө юугаач зориулахад бэлэн тийм л чанартай нэгэн. Чухам энэ чанар нь охинд нь өвлөгцнийг харах ухаан чимгээд дутжээ. Тэдний гэр бүл бол арай өөр орчинд хүмүүжсэн. Аав нь согтуу ирэхэд хамаг халаасыг нь ухаад байгаа мөнгийг нь хурааж авна. Өглөөс эрэхт нь "Юу ч байгаагүй шүү дээ. Та хоос ирсэн" гэж ээжтэйгээ хуйлдан хэлэхдээ юм нь чиний боддоггүй тийм л хүмүүжилтэй гэр бүлээс гаралтай. Хөөрхий аав нь ихэвчлэн халаасандаа сая, заримдаа 2 сая, 500 мянга, эсвэл 100 гэд гэр орондоо зориулж аль болох далдын далд хийчгээд цөөнхөдөр нь ууж байгаад тасраа цогтуу хүний сохор ухаанаар тасарчихсан гэртээ ирдэг аж. Ингээд өглөө нь гэрийнхэн нь ингэж хэлэхэд дугуйхан харамсаад олсон орлогоо хэн нэгэн дээрэмдүүлсэн, улгайлуулсан эсвэл санаандгүй хайсан гэдэл дотроо битүүхэн гимшсээр ирсэн аж хуу. Ийм л 2 өөр ялгаатай гэр бүл төссөн хүмүүс. Нэг нь эцэг ихээ адилхан хүндлэж дээдэлдэг байхад нөгөөх нь зөвхөн ээжигээ илүүд үзэж эцгээ бараг л хүн гэж үзэхгүй. Чухам энэ л үзэл эр хүнийг үнэлэх үнэлэмж нь гэр бүлийн буюу монголчуудын ярьдгаар гал голомт дээр нь асуудалтай гэдгээс үүдэлтэйж байж болох талтай. За тэр нууших жаахав. Цаашаа юу болсныг сонирхцгаая. Чимгээ тайванч хоолоо идэж чадсангүй. Саяны явдал охинтойгоо уулзсан сайхан мөчийг нь тэр чигтэн самарч голыг нь ямар нэг юм гогтон татаад "Үгүй, тэр л биш байхаасай. Тэр яагаад ч дахин гэр бүл зохиож үр хүүхэдтэй болж сайхан амьдарч болохгүй. Намайг ийм болтол зовоочхоод түүн тэг хэрэг бий гэж үү?" гэх мэдчлэн бодох тусам шээс нь гойжох төхөв. "Ээж нь одоо чухал ажилтай. Маргааш дахиад уулзаж ярилцъя охин минь" хэмээн үнсээд салав. Болхуу ээжтэйгээ уулзсан биш дотор нь онгойж сэтгэл нь хөнгөрчээ. Гэхдээ ээжигээ нэг л юмд санаа зовоод байна гэдгийг мэдээд давхар санаа нь зовчихов. Хаавчиж муу юмдаа чимгээгийн толгой маш сайн ажилдаг билээ. Тэр төр зөр ухаан алдсан хүнийг хаашаа авч явахыг хэдхэн удаа зохиод мэдчихв. Гэвч эмнэлэг тухай өвчтнийхөө нэр ус мэдээллийг өгөхгүй
Тавар чухам хэн нолоод ингэж яриад байгаа юм бэ гэхэд би дүүн байна. Чимгээ гэдэг. Манай ахыг дэрэм гэдэг юм. Гэхэд харилцуурын цаанаас ярьж байсан хүн түр хүлээж оорой хэмээн уцаа давчхаад цаашаа хөлийн чимээд болтов. Удалгүй харилцуурын цаана хүүхдийн цаваа дуу хадаж нэгэн эмэгтэй утас аваад та дэрэмтэй ярих гэсэн үү? Би эхнэр нь байна. Намайг гэрлэгдэг. Та хамаатан уу? Хэмээн намуухан асуух нь чимгээг мунаар цохиод авах шиг болж тэнгэр газар дайвалцаад явчихав. 11-р хэсэг төгсөв. Халтар 12-р хэсэг. Нэг л мэдхэд чимгээ эмнэлэгт зэрв. Тэр дөрвөн өвчтөнтэй эмнэлэгт тусал хэлгээд байж байхдаа би хаана байна гэсэн байртай гайхаж эргэн тойрноо харав. Түүний хажууд хоёр эрэгтэй нэг эмэгтэй хэвтэж байлаа. Бүгдээрээ тусал залгаатай. Чимгээ охиноо гарангуудал суудал дээрээ нааш цааш утас зохиж дээрх мэдээллийг сонсонгууд ата шок гэдэг ховорхон өвчнөд нэрвэгдэж суудал дээрээ таталт өгсөн байна. Өөрийнх нь ресторанд ээлж дараалан хүмүүс ухаан алдаж унахад тэр газрын эзэн санаан зовж залдаг гүрэмч рүү уцтаж аврагч ном гүрэм хийлгсэн байна. Огт ламын дургуйч юм хумандаа үнэхээр сайн тэрээр зоос татаж үзээд толгоос ихсэрж "Үгүй нээрээ энг гэж байдгаа. Танаа энэ ресторан их буянтай газар байна. Хаа газрын хэл сураг чимээ тасарсан хүмүүсийг уулзуулсан байна шүү дээ. Санаа зовлтгүй. Дахиж ийм юм гарахгүй. Харин нэг хүн нь удмын хараалтай байна. Ата гэдэг зэтгэр тэр нь дагуулж явдаг бололтой. Алив тэр хүмүүсийн сууж байсан сандал ширээг үүгээр ут" хэмээн нэг даавуу шатааж тавг дээр тавиад өгч явуулав. Энэ хүн бол багт нь дэрмээс салгаж хол газар хүнд өргүүлсэн буян гэдэг гүрэмч байлаа. Тэрвээр давууг шатаан умалгаж ширээг тойруулан удаж ирсний дараа үүссэн дүрийг харж хэсэг суугаад "Энэ танаа газар чухам ямар хүн ирсэн юм?" гэж их л нухацтай асуулаа. Тэр гүрэмчийн хүслийг биелүүлэх гэж менежерээ дуудав. Менежер нь орж ирээд амаа анган гайхаж "Хөөе та чинь гайгүй юу? Таныг ухаан алдаад явчихаар бид хичнээн санаа зовбоо" гэж дуу алджээ. Тэр хүүхнийг ингэж дуу алдахад гүрэмч маш ихээр гайхаж "Юу гинэ? Багхан шиг тоглоорой. Би танад одоо л ирж байна. Ахна" хэмээн залуухан менежерийг сүрхий ширтэв. Менежер ухаан алдсан хүнийг эмнэлгийнхэнтэй хамт машинд нь суулгаж өгсөн ажгүй. Яа харахгүй духан дээрээ мөнгөтэй энэр байсан билээ. Тэгтэл нөгөөх нь эргээд ирчихсэн зөв зүгээр сууж байхаар барахгүй зоос татаад эзэнт нь үйлчлээд сууж байхыг хараад гайхын ирэхээр гайхав. Огтхонч тоглосон шинжгүй хэлсэн үгийг нь сонсоод гүрэмж дуугүй болж үргэлж бие нь хоёр хуваагддаг эмгэгийг дотроо эргэцүүлэх зураа. За хорвоо дээр аль адилхан хүмүүсийг тэргийхв дээ. Чухам хаашаа авч явсныг та нар мэдхүү гэж намуухан асуув. Манайд хоол идэж байгаад бие муудаад явсан болохоор бидэнд мэдгцэн. 2 дугаар эмнэлгийн сэхэн амьдруулах тасгар өгсөн баха. Сүүлийн эмэгтэйч гэсэн мөн тийш авч явсан. Тэр хүний нэрийг дэрэм эмэгтэйг нь чимгээ гэдэг. Бид хоолны дээж сорж шинжилгээнд өгөөд бичгийг нь авчиж өгөх юм гэв. Ирэхээс өмнө толгой нэргэж дотор нь муухарсныг эс тооцвол сүүлийн 3 жил тун сайн байгаа ажгүй. Түүнээс өмнө юм бол ам нь хатаж босож ирээд учиргүй их ус уудаг байснаа санаад ямар нэгэн сонин зүйл өөрт нь тохиолдоод байгааг мэдэрчээ. Гүрэмчээр энэ удаа харилцагчийнхаа хүсэлтээр биш өөрөө сайн дураараа зоосоо эргүүлж сэгсэрж гар дээрээ дэлгээд дуу алтав. Бурхан минь, ийм юм гэж байдгаа. Би ихэр гэж үү хэмээн итгэж чадан дуугарав. Тэртээ олон жилийн өмнө дэрмийн аав дарам гэх эгэл бор малчин байжээ. Нэг удаа хонь хариулж яваад орж ирсэн ч гэр бүлийн бололтой 2 хүн хотоос ирсэн байна. Эхнэр нь амарчаад дөнгөж гарч ирсэн байсан ч гадна татсан дээсийг үл тоож орж ирсэнд жаахан эвгүүцсэн гэрийн эзэн дээшээ сунгаа амар минь асуухад нь дурамжхан хариулаад хөөрг гаргаж тамхиллаа.
Эхнэр нь энэ удаа ихэр төрсөн байв. Эхнэр нь ягаад ч юм дуу шуугүй сум. Цэрэгт яваад ирэхдээ энэ хүүхнийг хотоос авчирч нэр төртөө хурим найр хийж голоор нэгэн болжээ. Тэгэхэд эхнэрийн талаас нэг ч хүн ирээгүй өгөөд төрсөн эгчин ч ирсэнгүй. Гадаадд байдаг болохоор ирж чадаагүй гэж эхнэр нь тайлбарлав. Ингээд өнгөрчээ. Хадмын талын хүмүүс их сайхан хүмүүс ажээ. Ялангуяа хадам ээж нь эхний 3 хүүхэд төрөхөд одоос ирж үйлчилж байгаад арай гайгүй хөл гарт орохоор нь буцдаг байв. Эхний хүүхэд нь гайгүй том болох алдадал одоо том хүүхэд чинь багдуугаа асарч чадхаар тусад орч гэж бодсон хэрэг үз. Ээж нь тэгэж захиа битсэн байна лээ. Энэ удаа хадам ээж нь ирж чадахгүй гэсэн байна шүү гэж хэлсэн аж. Ингээд хэрэг явдал болоод өнгөрчээ. Дараа нь тэр зур эмэгтэй царайг хараад цожих шиг болов. Эхнэр тэр жигтэйхэн адилхан царайтай тэр эмэгтэйг юу вэ хэмээн тулгамд нь ширтээд эхнэр лүгээ харахад доош харан дуугүй суусан эхнэр нусаа шорох идэл татаад "Дарам минь танилц. Энэ нөгөө манай гадаадд байдаг ихч ирээд гэхдээ" гээд дуугүй болчихов. Хадам ээж аав нь өнгөрсөн болов уу гэж харавсан дэрэм сэрцгээж "Гэхдээ" гэж яасан юм бэ миний өгшөн. Тодорхой яриач. Үүний санаа зов очих юм. Тэгэхэд нэгэнд дүүрснэх гэж бодсон бололтой ам найдал сая ирсэн хоёрын нөхөр нь босож 8 өнгийн хадаг барьж дээр нь цай тавиад "Баз минь намайг уучлаарай. Бид гадаадд олон жил амьдарч эрдэм номын мөр хөөсөн хүмүүс. Баз баздан хайртай. Бага зэрэг баасандаа хайртай гэгчээр явж олны дундаас чамайг сонгож хамгийн зөв гэх шийдвэрийг би гаргалаа. Эхнэр маань хурим найрт чинь ирж чадаагүйгээд ээжэд завсан ч би зүрх зориг гарган эрх биш эр хүмүүс юм байна. Нэгийг ойлгох болов уу гэж бодоод зорж ирлээ. Алтан болсон нэг үрээ бидэнд харилна уу? Аав ээж болох агуу их хувь заяаг бидэнд олгооч. Зарим хүмүүст нэгч байхгүй хахад зарим буян ихтэй хүмүүст ихэр хүртэл төрөх юм. Болгооч харил" хэмээн юугүй урсгаад авав. Гинтийн зочролд орсон дарам юу ч хэлж чадсангүй мэл гайхаж цэл хөхөрж хэсэг зур ухаан мэдрэлгүй сов. Эхнэр нь хажуунаас нь татхад л ухаан орж "Аа" гэж аваа гаргав. Ямар нэгэн юмыг зөвшөөрөхөөрөө ингэж тохооноос нь даддгийг мэдэх тул "За та хоёрт өгөлгүй яхав. Үнээсээ хүн хармалдаггүй юм гинлээ. Хүнд хүүхэд өгөх шиг буян хаан байхав дээ. Ялангуяа эхнэрийнхээ эгчэд бол бид яахан татгалзаж зөрхөлгүүлээ" гэж өөрийн мэдэлгүй хэлчихэд хэлээ хазав. Тэр цайлган нэгэн тул ийхүү хэлж дууссныхаа дараа би юу хийчихв гэж боджээ. Давхар биетэйгээ мэдээд одоо хүртэл хүүхэдтэй болж чадаагүй 40 гарсан эгчийгээ өрөвдөөд энэ хүүхдээ эгчтэй өгнө гэж хатуу шийдсэн ч нөхөртөө хэлж зүрхлээгүй байсан эхнэр нь ингэж нөхрөө барьц алдуулан ам алдуулсан аж. Эстэгвэл тулгамдаагүй үедээ барагтаа бол заа гэдэггүй сонин зантайг нь эрх биш олон жил ханисны хувьд мэдэх үлээ. Ингэж шийдээд байтал ашгүй давхар бие нь ихэр хүүхэдтэй болж таарав. Ингээд бүрч шулуутсан аж. Дармыг зөвшөөрөнгүүтэл нөгөөдөл нь юугүй хүүхдийг манцуулж аваад "Сайн цагтаа багтаж авахгүй л болохгүй болчиход байна баз минь" гэсээр сайн ухаарч амжаагүй байтал хөдлөөд яваад өгчээ. Энэ бүгдийг эхнэр нь тэр хоёрт сайтар зааж өгсөн аж. Эс тэгвэл дарам буцдаг өвчтэй аж. Мал хүртэл хүнд өгчхөөд өгөхөө боллоо гэд бөөм арган болж байсан удаатай. Энэ бүгд өртөөл нэг цай чанах зурал өрнөв. 12 дугаар хэсэг төгсөв.